Манайхан өчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинд ч битгий хэлээрээ ураатай унтлахын өрөө нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Хэрв сонсогч танд дараа нь сонсож амжаагүй дугаар гарч ирвэл манай унтлахын өрөө Facebook хуудасаар болон унтлахын өрөө YouTube-ийн сувгаар нөхөд сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 18-ны пүрэв гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 13 минут болсон байна. Та бүхэндээ унтлах өрөө нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ онцгой хамтран ажиллагч байгуулгаар өөр хэрэгцээ нэг шийдэл Biomed компани оролцож байна. Маш их баярлалаа. Манай нэвтрүүлэг пүрэв гарагийн нэвтрүүлгээрээ дэлхийд данстай олонний танилуд буюу оддуудын дуйлаанаас хүргэдэг байгаа. Тэгвэл өнөөдрийн олонний танилуудын сенсац болонгаараа бид тухайн үедээ гэлтгүй одоо хүртэл дэлхийн хэмжээний ховжив сенсац болж байдаг нэгэн түүхийг ярина. Гэхдээ зүгээр нэг хин нэгэн алдартны салсан нийсэн тухай яриа биш. Одоо ч дэлхийн нийтээр ярьдаг, сонсох тусам бүр улам мэдмээр санагдаад байдаг. Их Британий хаан Чарлз, гүнж Диана, Камила гурвын алдарт хайрын гурвалжин түүхийг би яг эхнээс нь бүр бага наснаас нь ахуулаад тэдний анхны уулзалтаас нь гэрлэлт хүүхдүүд ингээд араар тавилт тийм ээ. Хүмүүс яаж мэдсэн, хизээ салсан, дараа нь хинтэй холбогдсон гэдэг хин нь хатан болж хин нь ард түмний зүрхэнд үлдсэн хүртэл ингээд хүүрнэж өгье гэж шийдлээ. Энэ түүхийг ярихдаа мэдээж нэг зүйлийг эхэнд нь хэлчихье. Тэгээд хааны гэр бүлийн хов гэдэг чинь манайхны тэрний нөхөр тийм хүнтэй явдаг гинлээ гэдэг шиг амнаас ам дамжсан ярианаас гадна ном ярилцлах албан мэдэгдэл шар хэвлэлүүд, нууц бичлэг, цуурхал дараа нь гарсан мөрдөн шалгалт гэд маш олон давхар их сурвалжтай байдаг учраас бид батлагдсан зүйлсийг нь батлагдсан гэж өөрсдийнх нь ярьсан зүйлсийг нь өөрсдөө хэлсэн гэж харин хэвлэлээр шүүгсэн боловч бүрэн нотлогтойгүй зүйлсийг нь цуурхал, таамаг, шар хэвлэлийн яриа гэж ялгаж ойлгоод ингээд яриад явчихъя. За мэдээж эхлээд 3 хүнийхээ бага насыг нь мэдэх хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. За тэгэхээр эхлээд Чарльзаас эхлэе. Чарльз гэдэг хүн маань 1948 онд төрсөн цагаасаа эхлээд л энэ хүүхэд нэг өдөр яг хаан болно гэсэн хувь тавилантай хүн байсан. Манайхаар бол айлын том хүү төрөөд удаагүй байхад л өвөө эмээ аав ээж нь энэ чинь манай удмын нэр залгах нэрийг авч явах хүн шүү дээ гэж яригддаг Тэгэхээр ийм хитрхи эртнээс ачаа өрүүлчихдэг шиг Чарльзын хувьд тэр ачаа нь бас ачаа нь бүр улс орныхоо хэмжээний ирээдүйн хаан гэсэн нэртэй жирийн хүүхэжиг эрхэлж өсгөөс илүү ёс жаяг, дүрм журм, сургалт олон нийтийн хүлээлт тунд өссөн хүн байсан гэж хэлж болно. За Чарльзын бага насны тухай ярихад хүмүүс ихэвчлэн түүнийг айгүй дотгошоогоо эмзэг, мэдрэмтгий, мөн уран зураг, хөгжим, байгальд маш их дуртай. Заримдаа өөрийгөө ойлгуулахад айгүй хэцүү хөхд байсан гэж ярьдаг өгөөд түүний сурсан Гордонстаун сургууль хатуудыг журамтай байсан. Тэгээ биеийн төсвөр, төвчээр сахилга бат өөрийгөө даван туулахыг шаарддаг ийм сургууль байсан учраас хожим нь Чарльз өөрийгөө тэр орчинд тийм ч амар тийм гоё аз жаргалтай чөлөөтэй байгаагүй гэж илэрхийлж байсан гэх яриа олонтой гардаг. Өөрөөр хэлбэл тэр төрсөн цагаасаа хаан болох ёстой байсан ч өөрөө бас тийм хатуу хөдөндөг журамтай системд тэр бүр таардаг хүн байсан гэж боддог байсан талаар ярьсан байт юм билээ. Харин Диана бол 1961 онд язгууртан Спенсерийн гэр бүлд төрсөн. Бүр цэвэр жирийн айлын охин биш ч гэсэн энгийн нэгэн айлын охин биш ч гэсэн хааны гэр бүлийн шиг хатуу албаны ёсны албан ёсны амьдрал дунд төрөөгүй харин Английн дээдсийн хүрээлэлд ойрхон гэхдээ гэр бүлийн хувьд өөрийн гэсэн шархтаа өссөн охин байсан. Түүний эцэг эхийн салалтанд бага наснд нь их нөлөөлсөн гэж олон хүн үздэг бөгөөд хүүхэд байхдаа ээжээсээ холдох гэр бүлийн тогтворгүй байдлыг мэдрэх хайр халамжийг хүсэх тэр мэдрэмж нь хожим түүний гэрлэлтийн доторх ганцаарлыг улам эмзэг болгосон байж магадгүй гэдэг юм байна.
Диана багасаа хүүхэд асрах, бусдад анхаарал тавих, дулаан харилцаатай байх талдаа маш сайн, харин хичээл сурлагын хувьд онцгой гялалцсан хүн биш ч гэсэн хүний сэтгэлд хүрэх тийм чадвар сайтай байсан гэж ярьдаг. Тийм болохоор хожим хааны ордонд орсныхаа дараа тэрээр хүмүүстэй мэдлэгтэй хааны ордны хүүтэн ёслолын хэлбэрээс илүү хүний гарыг барьж мэдлдэг, өвчтөе хүний дэргэд сууж анхаарал тавьдаг, хүүхдүүдтэй харилцаж байхдаа хүүхдийн нурууны өндөрт харуулan бүхийж ярьдаг байдал нь олон нийтийг шууд өөртөө татсан гэж хэлж болдго юм байна. За харин Камила бол 1947 онд төрсөн. Язгууртны хүрээлэлтэй ойр өссөн, адуу мал морь поло наадам, хөдөөний дээдсийн амьдрал, Английн country set гэж ярьдаг нилээд чөлөөтэй, өөртөө итгэлтэй орчинд өссөн эмэгтэй байдгийн байна. Түүнийг Диана шиг ичимхий камерын өмнө зөөлөн харцтай охин гэж төсөөлөхөөс илүү манайхаар бол айлын найран дээр гинтээ чараа өдөөд өөрийгөө нэг их гойчилж рекламдахгүй мөртлөө хүмүүсийн донд эвтэйхэн ингээд орчихдаг, аргыг олчихдаг, эрчүүдтэй тоглоом шоглоом хийж чаддаг, наргаанч өөртөө итгэлтэй эмэгтэй гэж төсөөлбөл илүү ойр буух юм шиг байна. За энэ гурван хүний бага нас зан чанарыг ингэж ойлгочихвол дараагийн бүх юм арай жоохон тод болох болов. Ягаад гэвэл Чарльз болохоор үүрэгт дарагдчихсан, сэтгэлээ шууд илэрхийлэхтэй тааруу, өөрийг нь ойлгох хүнийг хайдаг нэг тийм эр байхад, харин Диана бол хайр, анхаарал, халамж, хамгаалалт айгүй их хүсдэг. Тэгсэн хэрнээ айгүй залуухан байгаад байгаа тийм ээ. Эмзэг боловч олон нийтийн хайр татах гайхалтай чадвартай эмэгтэй байсан байна. Харин Камила болохоор Чарльзыг хаан болох хүн гэхээс нь илүү энгийн залуугаар нь хардаг. Тэгээд ч түүнтэй нас төхөө бас нэг хүрээлэлд байдаг, амьдралын хэв маягийн хувьд илүү ойрхон, тухайн үеийн ордны дэг жагийн хувьд тохирох сүт бүсгүй биш байсан ч гэсэн Чарльзын сэтгэлд бол хамгийн тогтвортой ингэж хадгалагдаж үлдсэн хүн гэж ярьдаг юм блэ. За олон хүн яг энэ хайрыг биш Чарльз Камила хоёрын хайрыг ярих жил байна л да. Тэгэхээр олон хүн энэ хайрын түүхийг Дианагаас эхлэлтэй гэж боддог. Гэвтэл үнэн дээр Дианаг гарч ирэхээс өмнө Камила байсан гэж байгаа юм. За Чарльз залуу байхдаа Камила Шанттай бүтэн нэр нь Камила Шанттай танилцаж тэдний хооронд энгийн танилын холбооноос илүү ойр мэдрэмж үүссэн гэдэг бөгөөд энэ үед Чарльз бол ирээдүйн хаан болох нь тодорхой боловч яг гэрүүл зохиогоогүй сингл залуу байжээ. Харин Камила болохоор язгууртны хүрээлэлд өөрийн байр суурьтай, эрч хүчтэй, хошин мэдрэмжтэй, Чарльзыг илүү тайван амар амгалан болгодог юм эмэгтэй байсан гэж байгаа юм. За манайхаар бол нэг залуу өөрт нь үнэхээр таардаг, үгийг нь ойлгодог, хамт байхад өөрийнхөө байж болдог бүсгүйтэй танилцчихсан. Гэхдээ гэрийнх нь болохоор энэ хүн манай айлын бэр болохоо тохирохгүй те. Нэр төр удам угсаа ирээдүй байр суурь гэдэл бодох юм их байна гэд дотроо ингээд голоодж байгаа юм шиг дүр зураг гараад ирж байгаа. Ялгаа нь энэ бол жирийн айлын асуудал биш, харин хаан ширээний асуудал болчихж байгаа байхгүй юу Камила, Чарльз хоёрын хувьд. За ингээд Камила дараа нь Андрю Паркер Баулс гэдэг хүнтэй гэрэлсэн байдгийн байна. Чарльз өөрийн цэргийн алба, хааны үүрэг, гэрлэх ёстой хүний эрэл хайгуул руугаа ингээд гэрэлснийхэн дараа орсон. Ингээд гаднаас нь харахад залуу насны нэгэн холбоо болж өнгөрөөд дууссан юм шиг энэ хоёрын харилцаа. Харин Чарльз Камила хоёр өөрийн амьдралаа ингээд бодчихсон мэт боловч энэ нь ховын амттай нэг хэсгийг яг ингээд байж байдаг л да. Дууссан гэж бодсон зүйлийг яг үнэндээ хүний дотор ингээд дуусаагүй үлдсэн болвол тэрэн дараа нь ямар том асуудал болдог вэ гэдгийг энэ түүх харуулах гэж байгаа юм аа. За Чарльз Камила хоёрын холбоо бүрэн тасарсан уу, эсвэл найз нөхдийн хүрээнд үргэлжилсэн үү? Яг ямар төвшөнд байсан бэ гэдэг нь олон жилийн турш хүмүүсийн маргаан болсон ч энэ зүйл яг тодорхойгүй. Тэгээд Камила гэдэг нэр Дианагийн гэрлэлтэд зүгээр нэг гадны танилын хүн шиг биш те, нэр төр шиг биш, харин эхнэр хүний сэтгэлд нөхөр нь энэ хүнийг мартсан болов уу гэж хар төрүүлдэг тийм хүн болоод хувирчихсан гэсэн үг ээ. За тэгэхээр Диана Чарльзтай анх хэзээ танилцсан талаар ярив. Диана Чарльзтай анх 1977 онд танилцсан гэж ихэвчлэн ярьдаг юм байна. Тэр үед Диана маш залуухан дөнгөж 16 настай байсан байдаг. За бүр өсвөр насны хүүхэд байсан гэж хэлэхэд болно. Харин Чарльз тухайн үед Дианагийн эгч Сара Спенсертэй холбоотой байсан.
гэх яриа бас байдгаа. Ингээд бодохоор сонсогчдоо тэг манайхаар бол нэг залуу нэг айлын ихчтэй нь уулзаж явснаа хэдэн жилийн дараа дүүтийн сүү тавьчихсан юм шиг ингээд сонсогдохоор байгаа зү. Тэгэхээр энэ бол бас яг юм батны биш ч гэсэн ер нь бол ийм яриа явагдаад байдаг юм байл шүү. За Чарльз түүнтэй ингээд ойртож дотносох үед Диана өөрөөс нь нилээд ах одоо ирээдүйн хаан болох хүний анхаарал өөр дөр нэрж байгааг мэдрээд их догдолсон байх нь ойлгомжтой. Ер нь 20 нас ч хүрээгүй залуу охинд дэлхийн хамгийн алдартай хаанхүү анхаарал хандуулна гэдэг чинь одоо яг л үлгэр шиг санагдана. Гэтэл хожим эргээд харахад энэ үлгэрийн эхний хуудсан дээр л ингээд анзааргүй жижигхэн ан цавууд байсан байгаад байгаа юм л та. Тэгээд хөрхийд Диана тэрийг нь анзааралгүй тэгээд сүүгээ тавьсан хурмилсан байдгаа. За ингээд Улаанбаатар хотод 22 цаг 23 минут болсон байна. Тэгэхээр яг одоогоор нэвтрүүлгийнхээ завсраад хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ өөр хэрэгцээ нэг шийдэл Biometric компани оролцож байна. За бид нар ярьдагтаа ингээд дааврын тэнцвэр алдагдахад таны бид одоо юу мэдрэгддэг вэ? Даавар алдагдсанаа одоо хэрхэн яаж таних вэ гэж ярьдаг те. Тэгэхээр эрчүүдийн хувьд болохоор ингээд эрчүүдийн даавар буюу тестостерон гэж байдаг те. Тестостероныхон төвшин буурах үед дур хүсэл болон чадах буурдаг юм байна. За мөн хөвлийн таргалалт нэмэгдэх, булчингийн масс буурдаг, ажил хийх идэх сулран, анхаарал төвлөрөл бас мууддаг, ингээд ядаргаа ихсэн гэх мэт маш олон юм шинж тэмдгүүд илрээд эхэлдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд одоо эмэгтэйчүүдийн даавар буюу эстрогоны өөрчлөлт нь одоо буурсан ч юм уу, хэлбэлзэл орцсон үед мөн бас одоо томчуудын одоо дур хүсэл нь буурах, одоо үтрээ хаваар хуурайших, арьс хуурайших, сарын тэмдгийн мөчлөг нь алдагдаж эхлэх, нойрны чанар муудах, сэтгэл санааны хэлбэлзэл нэмэгдэх, мөн анхаарал төвлөрөл буурах гэх мэтчлэн маш олон ийм сөрөг үр дагаврууд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг манай Biometric компани маань энэ дээр одоо яаж тус болж чадах вэ гэхээр яг үүнд эдгээр хэрэгцээнд зориулан Biometric компанийн Италийн Lowly Pharma International компани Decadriol 600 бүтээгдэхүүнийг албан ёсны хэрэгтэй санал болгож байгаа юм байна. За Decadriol 600 нь дихероинозитол, альфа лакталбумин агуулсан бөгөөд дааврын тэнцвэрийг дэмжихэд туслах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж байгаа юм. За миний гарт байгаа нь болохоор байгаа энэ бэлтгэл маань одоо ийм шахмал хэлбэртэй. Ийм шахмал одоо юм шиг гэсэн үг. Гэхдээ энэ болохоор угаасаа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм там биш. Үүнийг хэрэглэхдээ өдөрт хоолны завсраар хоолны хооронд 1-2 одоо шахмалыг ууж хэрэглэнэ гэж байгаа юм. Хэтрүүлэн хэрэглэж болохгүй. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол 75 Тэг5 за дахиад 75 Тэг5 2009 мөн 90 88 19 дугаараас холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Мөн хаагур зарагдж байгаа гэхээр Азфарм, Монс сүлжээ эмийн сан болон UB Tower дахь од медикал эмийн сангуудаар борлуулагдж байгаа юм байна шүү. Тэгэхээр хамтран ажилласан өөр хэрэгцээ нэг шийдэл Biometric компанид маш их баярлалаа. За ингээд үргэлжлүүлье. Одоо бүгдээрээ чинь Дианаг одоо хэрхэн бас танилцсныг ярьчихсан, энэ төрлийн болчихсон. Одоо тэгэхээр мэдээж сүү тавилтыг нь ярья. 1981 оны 2 дугаар сарын 24-нд Чарльз Диана хоёрын сүү тавилт албан ёсоор зарлагдахад Британи даяараа догдолж дуулан шүүгэн болж дэлхийд даяараа шинэ гүнжийг харах гэж сонирхож эхэлжээ. За Дианаг харахад тэр том эндэр дээр нэг жаахан охин их л ичимхий төрхтэй бас их царайлаг. Тэгээ биеэ барьчихсан, гартаа нэг том бөгжтэй, ирээдүйн хатан болох замдаа орж байгаа мэт харагддаг байсан болвол харин ханхүү Чарльз болохоор хажууд нь нэлээд нас тогтсон албан ёсны одоо хажууд нь яг л ах шиг нь харагдаж байсан гэж бичигдсэн байна лээ. Мөн бас нэгэн алдартай мөч байдаг л да. Нэгэн ярилцлагын үеэр сурвалжлагч тэднээс ингээд хамтд нь ингээд сүү тавьсныхан дараах ингээд асууж байгаа юм. Тэгэд асуусан асуулт нь юу байсан бэ гэхээр та хоёр бие биендээ хайртай юу? Are you guys in love гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр та хоёр бие биендээ хайртай юу гэж асуусан байдаг. Тэгтэн Диана болохоор шууд мэдээж гэд хэлээд ингээд ичүнгээрээд доошоо харсан байдаг бол харин Чарльз хариулахдаа хайрлна гэж яг юу хэлдгийг яг тэр л байх та гэсэн юм агуулгатай юм хачин тийм хүйтнэр гэх юм уу болгоомжтойгоор хариулсан байдаг. За үүнийг одоо ингээд мэдээж бид нар ингээд
бодохдоо ойлгохдоо ч юм уу те одоо сүү тавих өдөр ингээд айлын хүмүүс ингээ хоёр талдаа суучгаад одоо Монгол маягаар бодох юм бол цай идээ ундаагаа ингээ дэлгэчихсэн ингээл хоолундаа идээд бүгд баяр хөөртэй байхад хин нэг нь одоо хүргэнээс нь очиод эхнэр болох бүсгүйтэй хайртай үздэй гэж асуухад хүргэн нь одоо яг тэр л байхдаа хайртай л байхдаа гэж сууж ивэл тэр өрөнд байгаа одоо аав ээж хамаатан саднууд нь гайхна үсттэй. Энэ хүч юу ер нь одоо сэтгэлтэй юм уу эсвэл зүгээр л сууйгээ суучиж байгаа юм уу гэж бодно үсттэй. Яг тиймэрхүү хариулт өгчөж байгаа байхгүй юу? Та хоёр биендээ хайртай юу гэх нөгөөтг нь мэдээж гэдэг амар тодорхой хариулт өгсөн байхад нөгөөтг нь болохоор за бараг л хайртай л илгүүдээ ухаан юм хэлсэн байсан. Тэгэхээр яг энэ тухайн үед хүмүүс тэр үгийг нэг их тийм том асуудал юм шиг болгож хараагүй юм байгаа юм л та. Гэхдээ харин дараа нь энэ гэрлэлтэнд нурж Камилагийн нэр гарч ирээд Диана бидний гэрлэлтэнд бид гуруула байсан гэж хэлсний дараа хүмүүс эргээд энийг харсан байгаа энэ ярилцлагыг хараад тэр сүү тавилтын ярилцлагын үеийн тэр хариулт чинь бүхнийг нь эхнээс нь хэлчихсэн байсан юм шүү гэж ярьдаг юм байна лээ. Тэгэхээр бас их сонирхолтой яриа болсон байлээ. Би бас YouTube-оос орж харж байсан. За ингээд 1981 оны 7 дугаар сарын 29-нд Чарльз Дайана хоёр Сант Паулийн катедралд гэрлэхэд одоо тэр нь айгүй том сүм байгаад байгаа тий. Дэлхийд даяараа телевизээр гарч телевизээр хүн болгон үзэж байсан. Тэгээ ялангуяа тэр Дайанагийн тэр сүүх тэрэг тэр өмссөн хормын даашинз одоо тэр уртаа сурд ингээд чирээ явж байгаа урт кивлүүр өөрөө ч их залуухан айгу царайлаг хөөргөн харагдчихсан. Тэгээд хааны ордны сүр жавхлан гэдэл бүх юм яг үлгэрийн кинонд гардаг шиг л байсан. Тэг хүмүүс болохоор ингээд дотроо бодохдоо энэ хүн үнэхээр азтай юм аа. Ингээд ханхуутай гэрэлцдэг гэж бодож исэн. Гэтэл штэ үлгэрийн юм шиг хурим хийсэн хүн болгон одоо үлгэрийн юм шиг амьдралтай байдаггүй юм а гэдгийг бас харуулчихж байгаа юм л та. Тэгэд Диана хожим ярьснараа болохоор одоо ярилцлаганд ярьснараа хормын өмнөч дараанч Камила гэдэг хүний нэр түүний сэтгэлийг маш их зовоож байсан. Чарльз Камила хоёрын одоо холбоотой тэр хоёрын хооронд байдаг юм дунд нь үлддэг жижиг одоо бэлгэсэлт байдаг ч юм уу те дурсамжууд бас ингээд үлдээсэн харилцааны уул мөрүүд нь ингээд түүнд энэ хүн миний нөхөр болох гэж байгаач зүрхэн бүрэн минийх мөн үү гэсэн тийм хүнд асуулт төрүүлсэн гэж ярьсан байна лээ. Тэгэхээр бас иймэрхүү ярилцлагуудын сонсоод бас дотроо үнэхээр бас зүрх өвдөж байсан шүү. За ингээд хормын дараах бас арч ирлээ. Тэгээ бас арч гэсэн Дианагийн төсөөлсөн шиг яг тийм амар гоё романтик байсангүй гэж ярьдаг юм байна лээ. Чарльз болохоор ингээл ном сонио уншаал, зураг зурлаа гэж гарч яваал. Эсвэл өөрийнхөө сонирхолтой автах талдаа ингээл өөр зүйл рүү анхаарлаа хандуулад исэн бол харин Диана хайр анхаарал одоо юу гэдгийг нөхрөөс авч болох тэр ойр дотн байдлыг илүү хүсдэг байсан гэж байгаа юм. Тэгэд энэ хоёрын одоо мэдээж насны зөрөө, зан чанар, сэтгэл хөдлөлийн хэрэгцээ гэл энэ бүх нь ялгаатай ч гэсэн одоо гэрлэлтийн эхний үеэс л өөр хоорондоо жоохон ингээд юм авцахгүй байна да гэсэн мэдрэмжинд мэдрэгдэж эхэлсэн гэж хэлж бас болох юм аа. Ингээд 1982 онд тэдний анхны хүү хунтайж Уильям төрөхөд хааны гэр бүл тэр хаяараа баярлаж улс даяараа ирээдүйн хааны дараагийн үеийг одоо халааг угтан авсан. 1984 онд хунтайж Харри төрсөн. Ингээд Диана хоёр хүүгийн ээж болж гаднаас нь харахад одоо Чарльз Дайана хоёр ёстой л одоо нэг төгс гэр бүл шиг харагдах болсон. Одоо ингээ ханхүү гүнж хоёр хүүтэйгээ ингээл хоёр хүүгээ дагуулаад хааны айлчлал их хийдэг байсан. Хамтдаа агуулсан гэр бүлийн зураг батайр гэл те. Энэ болгоно бүх сонин хэвлэлийн нүүрэн дээр гардаг байсан гэх мэтчлэн одоо гаднаас нь харахад бол үнэхээр гоё гэр бүл харагдаж байгаа байхгүй юу? Ингээд гүнж Диана төрсний дараах сэтгэл санааны хямрал хоолтын эмгэг ганцаардалтай тэмцэж байсан тухайгаас хожим нь ярьсан байдаг. Тэр залуу наснда гинт дэлхийн хамгийн их анхаарал татсан эмэгтэй болж түүний хийх бүх хөдөлгөөн нь одоо хийж байгаа бүх хөдөлгөөнийг ярьж байгаа бүх яриаг нь одоо хэвлэл мэдээллийнх нь те ингээ бичиж авдаг, дуранд нь өртдөг, зургийн дардаг, папарацци дагдаг гэл те. Нөхөр нь хэдий хажууд нь байсан ч гэсэн сэтгэл зүрх нь одоо өөр газар байгаа мэт санагдаж ордны хүмүүс нь түүнийг одоо ойлгохгүй байгаа мэт мэдрэмжийг одоо тээж амьдрсан гэж ярьсан байдаг юм байна лээ.
Уильям Харри хоёрын хувьд энэ бүхний дунд одоо мэдээж хүүхэд нас нь өнгөрөх нь тодорхой. Тэгэд мэдээж тэд ээжигээ хайрладаг, аавыгаа хайрладаг. Гэхдээ эцэг эхийнх нь хоорондын одоо мэдээж илт одоо болоод байгаа зайн, хэвлэлээр гарах одоо хов жив те гэр бүлийн доторх хүйтэн уур амьсгал магадгүй олон нийтийн дуулиан баг багаар тэдний амьдралд нөлөөлж эхэлсэн нь ойлгомжтой байхаа. Тэгэд хожим Диана өөрөө Уильям түүнээс гэрлэлт яагаад нурж байгаа талаар асуусан. Тэр хүүтэйгээ ярьсан тухай панорама ярилцлаганда ярьсан байдаг юм байна. Энэ энгийн айлын одоо хувьд ч гэсэн хэцүү асуудал үүдэн шүү дээ. Одоо ихнэр нөхөр салах одоо дунд нь үлдэх хүүхдүүдээ яаж ойлгох вэ гэх мэтчлэн те. Харин дэлхийн хамгийн алдартай гэр бүлийн хүүхэд байхад одоо эцэг эхийн чинь асуудал сонины нүрэн дээр гарч яадаг байнгын сургууль дээр чинь найзууд чинь асууж лавлаж байдаг бүхэн мэдж байгаа мэт санагдана гэдэг чи одоо хүүхдэд ямар их хүн дээр тусахыг одоо төсөөлөхөд ч бас амаргүй бэрх байгаад байгаамаа. За одоо сонсогчдын хамгийн сонирхох хэсэг рүү оръё. Диана Камилагийн талаар яаж мэдсэн юм бэ? Хүмүүс яаж мэдсэн юм бэ? Энэ хов анх яаж олонний анхааралд гарч ирсэн юм бэ гэдэг талаас нь яриа. Диана гэрлэлтийн ихэнх үеэс л Камилагийн орон зайг мэдэрч байсан гэж хожим нь ярьсан байдаг. За ялангуяа нөхрийнх нь хуучин холбоо одоо буюу одоо тэр Камила гэдэг эмэгтэйтэй холбогдоод байсан тэр холбоо байна шүү дээ тий. Мөн Камилатай холбоотой жижиг сэжиг сажиг одоо бэлэг сэлт дурсгал биеиндээ өгсөн тий дурсгалууд нь гэрт нь байсаар байсан байгаа юм. Мөн хоорондоо байнга утсаар ярьдаг байдал нь танил хүрээлэл доторх хүмүүсийн хандлага гэдэг олон зүйл Дианагийн сэтгэлд одоо хардтал төрүүлсэн бололтой. Харин яг олон нийтэд бол энэ бүхэн одоо шууд ил тод гарч ирээгүй. Эхэндээ зүгээр л хуучин найз, дотны танил ч юм уу те багын найз, хааны хүрээллийн эмэгтэй гэх мэтэр яригдж гарч ирсэн гэж байгаа нь Камилаг. За хааны ордны хүрээлэл гэдэг одоо жижиг учраас хүмүүс хин хинтэй ойрхон хин хинтэй байнга таардаг, хин рүү хин залгадаг, ямар бэлэг өгдөг, ямар үдшилэг дээр хинтэй удаан ярьдаг гэд бүгдийг нь анхаарч харна. Манайхаар бол одоо нэг сөмийн төвийн хүмүүс бүгд нэгэ машиныг те хаан зогсож байсныг хинтэй хамт явсныг мэддэгтэй адил Английн язгууртны жижиг хүрээлэлт бас хов хордон таардаг юм байна л та. За ингээд Диана 1989 онд Камилатай нэгэн арга хэмжээний үеэр нүүр тулж Чарльзтай холбоотой харилцааныхын талаар шууд асуусан байдаг юм байна. За тэгэхээр эхнэр нь нөгөө эмэгтэйтэй нь нүүр тулж уулзаад би бүгдийг ч мэдж байгаа шүү гэж хэлсэн гинлээ. Тэгэхээр тэгвэл хүмүүс одоо за тэгээд нөгөө эмэгтэй нь юу гэсэн юм болоо гэж ихэд дэлдэлэх нь тодорхой. Тэгэхээр Дианагийн өөрийнх нь ярьснаар тэр Камилад би юу болж байгааг ч мэдж байгаа, юу болж байгааг мэдж байгаа гэсэн утгатай зүйл хэлсэн гэдэг. Харин Камила өөрийгөө буруугүй мэт тайлбарлаад эсвэл Чарльз Дианагийн хажууд олон нийтийн одоо өмнө одоо хайртай гэдгийг хэлчлээ чамтай суугаа эцтэй. Тайрын дундаас үр хөвгтүүд байгаа эцтэй. Одоо чиний байр суурь энтер гэлчи харалтаа чи гүнж эцтэй энтер гэ тэ ирээдүйн хаан болох хүний ихнэр болох эцтэй гэд энэ бүхнийг одоо авсан байхад өөр юу хүсэж байгаа юм бэ гэх мэтийн тэ гэсэн утгатай магийн хариу өгсөн гэх яриа байдгийн бэлээ. Тэгээ би энэ дээр бас энэ болохоор юм цуу яриа юм болоо аль эсвэл өөрөө хэлсэн болоо гэж бас нэг жоохон search буюу одоо нэг юм хайгаад үзсэн чинь Диана өөрөө бас ингэж ярьж өгсөн ярилцлагууд энэний талаар дурдсан ярилцлагууд байд юм л шүү. За тэгээ мэдээж энэ нь одоо Дианагийн хэлж ярьсан өнцгөөс нь дамжиж ирсэн зүйл болохоор бас үүн дээр болгоомжтой бас хандах хэрэгтэй болов Дианаг худлаа ярьлаа одоо эсвэл зохиогод ярьчлаа гэж хэлж байгаа юм биш. Энэ бол зөвхөн нэг талаас ирсэн мэдээлэлээ. Тэгэхээр аливаа юмд бас хоёр тал байдаг гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр бүгдээрээ л бас нэг үүн дээр нэг тал руу туйлшрахаас илүү бас хоёр талыг бодоод өнгөрчихё гэж байгаа юм. За олон одоо их сурвалжид Чарльз 1886 орчим Камилатай харилцаагаа одоо энэ онд Камилатай харилцаагаа дахин сэргээсэн гэж дурддагдаг юм байна. Чарльз өөрөө хожим энэ холбоогоо гэрлэлт нь нөхөж болшгүйгээр нурсан хонь сэргээсэн гэж хэлсэн байдаг. Харин Дианагийн талын одоо Дианаг дэмждэг ч юм уу хайрладаг хүмүүсийн одоо дэмжигчд нь болохоор гэрлэлт нурсан учраас Камила буцаж ирсэн үү? Аль эсвэл Камила байсан учраас гэрлэлт нь нурсан уу гэж ингэж асуудаг юм байна л та. Яг энэ үед Дианагийн талд одоо нэг хүн гарч ирсэн байдгийн.
хинбэ гэхээр Джеймс Хьюд гэдэг нэртэй ийм залуу гарч ирсэн байдаг. Тэрээр болохоор Дианагийн одоо морь сургагч, одоо морь унахад нь тусалдаг багш гэхүүдээ те ийм залуу байсан. Диана өөрөө хожим түүнтэй харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ 1986 оноос хойш эхэлсэн гэж үздэг. Тийм болохоор энэ түүх одоо нэг талаараа Диана одоо Чарльзтай хамт амьдарч байх хугацаанд түүнийг араар нь тавьсан юм уу те одоо янз бүрийн хүн салхисээр оруулсан гэсэн үг биш ээ. Урвалт бол ерөөсөө биш. Харин хоёр талдаа энэ үед Чарльз Даяна хоёр маань өөр хүнтэй сэтгэлээ ингээд холбоот ч юм уу эсвэл салтынхаа ингээд тайвширлыг олох гээд ингээд тайвшруулах оролдлогоо хайгаад ингээд явсан гэж ойлгож болох юм шиг байна. Тэгээ бүр сүүлдээ тэдний хэрүүл нь одоо ингээд яг хөө эксүүдийн болохоор эргэж буцаал ингээд хэрэлдэн л дээ. Тэгвэл хэрүүлэн дээр чи ихэлсэн шүү дээ. Үгүй чи ихлээ зү чи төрүүлж ихэлсэн гэсэн эцэсгүй маргаантай болж хувирсан гэсэн бас мэдээллүүд байна лээ. Гэхдээ Дианагийн хувьд Джеймс Хьют нь түүнд одоо хайр гэж юу гэдгийг ойлгуулж түүнд анхаарал тавьдаг байсан, түүнийг хамгийн ихээр ойлгодог хүн байсан гэж олон их сурвалжууд хэлдэг. Харин Чарльзын хувьд Камилли бол өөрийг нь олон жил одоо ойлгож ирсэн, насных нь хувьд одоо ойролцоо, сонирхолныг те нийгмийн хүрээллээрээ илүү таардаг эмэгтэй байсан гэж байгаа юм. Тэгэхээр энэ гэрлэлд яг энэ үеэс эхлээд хоёр хүн одоо хамт амьдрах нэртэй байсан боловч сэтгэлээрээ хоёр өөр газарт ингээд очсон байдалтай ч юм уу нэг тийм хоёр өөр газарт амьдраад байсан юм шиг ингээд амьдраад идсэн байгаа байхгүй юу. За цаашлаад 1990-ад он гарахад хааны ордны хов зүгээр нэг амд амжсан яриа байхаа болоод одоо бүр ингээд шар хөвлөлүүд, сонин мэдээллүүд, телевизээр те ном одоо сонингуудаар ингээд бүр ингээд нууц утасны яриа энтер гэдэг бүр дэлхийн хэмжээний мэдээллийг одоо зах зээл болж ингэж хувирсан гэж байгаа юм. За 1992 онд Андрю Мортны Диана Her True Story ном гарсан гинэ. Одоо тэгэхээр Диана буюу одоо түүний үнэн түүх гэсэн үг шүү дээ тий. Тэр номонд Дианагийн гэрлэлтийн зовлон, одоо зовлон жаргал, Чарльз Камилагийн асуудал, Дианагийн сэтгэл санааны хямрал, мөн хооллолтын энэс одоо улбалаад хооллолтын эмгэгтэй болсон юм байна л да. Тэгэд хооллолтынх нь эмгэг ордон доторх одоо ганцаарл гих мэт зүйлс дэлгэрэнгүй гарснаар олон нийт анхудаа үлгэрийн гэрлэлтийн цаана үнэндээ ийм айхтар зүйл одоо болж байсан юм байна гэж ойлгоод цочирдсан гэж байгаа юм. Эхэндээ Дианаг өөрөө одоо уг номонд шууд оролцоогүй мэт харагдуулж байсан ч гэсэн одоо хожим түүний дотны найз Джеймс Колтхерст гэдэг ийм залуугаар дамжуулан Дианагийн ярьсан бичлэгүүд номын үндэс одоо болсон болов уу гэд илүү тодорхой болсон. Тэгэд өөрөөр хэлбэл Диана өөрийнхөө түүхийг шууд ярьж чадахгүй байсан үедээ номоор дамжуулж дуу хоолойгоо гаргасан гэж олон үздэг юм байна. Тэгээд тэр жилүүдэд Squidgegate гэсэн баха гэж нэрлэгдсэн Диана Джеймс Жилби хоёрын утасны ярианы бичлэг хэвлэлээр гарсан байгаа юм. Дианагийн хувьд бас нэг embarrassing scandal болсон. Embarrassing гэдэг нь одоо бүр ингээ ичи санаа зовсон дуйлан шүүгэн болсон гэж байгаа юм. Харин дараа нь Чарльз Камила хоёрын хувийн маш бас тэдний хувийн маш дотн утасны яриа нь ил болсон байдаг. Олонд. Тэгээд Камилия Гейт буюу зарим шар хэвлэлд бүр илүү ичмэр нэрээр хүртэл ингээд нэрлэгдсэн юм том дуйлан шуган болж дэлбэрсэн гэж хэлж болох юм аа. Өнөөдрийн өнцгөөс харахад одоо энэ бол одоо хүний хувийн нууцад маш ноцтой халдсан хэрэг, хэний ч хувийн яриаг олон нийтэд дэлгэж ичээх нь одоо зөв зүйл биш гэдэгтэй. Гэхдээ тухайн үеийн шар хэвлэлд бол энэ нь хааны гэрүүлийн нууц ил гарлаа гэсэн утгатай тесрэг бөмбөг байсан бөгөөд олон нийтийн одоо сэтгэлд Чарльз Камила хоёрын холбоо цуурхал биш бодит юм байна гэсэн ойлголтыг улам баттгаж өгсөн гэж яригддаг. 1992 оны 12 дугаар сарын 9-нд тухайн үеийн одоо Их Британий ерөнхий сайд Джон Майер парламентын одоо хурал дээрээ Чарльз Даяна хоёр тусдаа амьдрахаар болсон тухай зарласан. Энэ бол хааны гэрүүлийн хувьд маш том цохилт байсан. Учир нь гаднаас нь харахад одоо олон жил үлгэрийн гэрүүл, одоо үлгэрийн мэт одоо сайхан гэрүүл гэж харагдаж байсан хоёр хүн үнэндээ хамт байх боломжгүй болсноо. Улс даяар төдийгүй одоо орон даяар, дэлхий даяар зарлуулсан гэсэн үг. Гэхдээ тэр үед тэд шууд салчаагүй юм байлээ л дээ. Аль биесээр тусдаа амьдрах болсон. Хааны үүргээ тодорхой хэмжээнд үргэлжлүүлсэн, хүүхдүүдийнхээ эцэг их хിവэр байсан хамтдаа одоо ингээд shared
хастад ийгдэг штэ тий. Ингээд хүүхдүүдэд өсгсөн. Олон нийт ч гэсэн одоо энэ тал дээр энэ хоёр эргээд нийлэх болов уу эсвэл бүр салж дуусах болов уу гэж ингээд хүлээл тавьж ажиглаж байсан мөчүүд байдаг. Ингээд 1994 онд Чарлз Джонатан Димблбитэй хийсэн телевизийн ярилцлага байдгийм байна. Тэгээд баримтат бүтээлтэй Камилатай холбоотой харилцаагаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр үүнийг Дианатай хийсэн гэрлэлт нь нөхөж болшгүйгээр нурсан хонь болсон гэж тайлбарласан байдгийм байна. Энэ ярилцлага одоо олон нийтэд за Чарлз өөрөө хэлчихлээ штэ гэсэн мэдрэмж төрүүлсэн. Нэг талаас тэр олон жил нууцлагдсан зүйлийг нээлттэй хэлж байгаа мэт одоо нөгөө талаас Дианагийн дэмжигчдийн хувьд одоо өөрөө үнэнээ хэлээ. Тэгээд яаж Диана ажралтай байх юм бэ гэсэн уур хилэнгийг одоо төрүүлсэн гэж байгаа юм. Чарлзын нэр хүнд одоо энэ үед маш ихээр унсан байдгийн. Тэгээд Камила олон нийтийн хувьд бас нөгөө эмэгтэй буюу айл гэр өмүүлэгч, боснуулэгч гэсэн муу нэртэй болжээ. Харин хүмүүс Дианаг улам өрөвдөж, ард түмний сэтгэлд ганцаардаж чархалсан гүнж болж одоо ингээд сэтгэлд нь бат сууж эхэлсэн гэж байгаа юм. Ингээд 1995 оны 11-р сард Диана BBC Panorama ярилцлаганд орсон. Тэгэд энэ бол хааны гэр бүлийн түүхэнд хамгийн том телевизийн дэлбэрэлтүүдийн нэг болсон, шуугиануудын нэг болсон. Тэр ярилцлаган дээрээ Диана гэрэлтийн асуудал, Чарлз, Камила хоёрын харилцаа, өөрийн сэтгэл санааны хямрал, хааны ордны доторх ганцаардал, мөн нэр холбогдоод байгаа Джеймс Хьюиттэй холбоотой харилцаагаа хүртэл бүгдийг ингээд илэн талан ярьсан байгаа юм л та. Хамгийн алдартай одоо ярьсан хэлсэн үг нь юу вэ гэхээр ингэж хэлсэн байдаг. Энэ гэрлэлтэд бид 3 байсан. Тийм болохоор жаахан давчуу байсан гэдэг үг нь. Одоо ингээд Дианагийн хэлжсэн хамгийн одоо амар үг нь юу вэ гэхээр яг энэ үг угаасаа орж ирдэг юм билэ. Тэгэхээр энэ гэрлэлтэд бид гуруула байсан. Тийм болохоор жаахан давчуу байсан гэдэг үг нь байдаг. Энэ үг одоо монгол хүнд шууд одоо бид нар ч гэсэн одоо шууд тусаж хөрсөн дөр бууж ойлгогдно л та. Гэрт чинь одоо ингээд 2 хүн байх хэвээр адил 3 дахь читгээ тий 3 дахь хүн байнга дунд чинь яваад ивэл тэр гэрлэлт яаж давчуу яаж амьсгал боогдмоор байх вэ гэдэг сэтгэлийг бас төрүүлчихэж байгаа юм. Диана тэр ярилцлага дээр уурлаж хашгирсан тийм байдалтай ерөөсөө байгаагүй. Харин их л ядарчихсан. Тэгээд нэг бууж өгсөн гэх юм уу тий галцог нь унтарчихсан. Олон жил дотроо хадгалсан зүйлээ арай гэж хэлж байгаа мэт харагдсан учраас хүмүүсийн зүрхэнд бүр хүчтэй хүрсэн байдаг. Тэр үед одоо арт түмэн Дианаг улам мөрөвдөж одоо хайрлаж хааны гэр бүлд итгэх итгэл нь одоо ганхаж эхэлсэн гэдгийг. Тэгээ мөн Чарлзын хаан болох одоо ур чадвар дээр Камилагийн одоо үүрэг дээр Дианагийн ирээдүгээд бүх зүйл одны зүйл нь болохоор олонний дунд одоо нээлттэй маргаан болон хувирсан гэж хэлж болно. Энэ ярилцлагын дараа хожим нь өөр нэгэн том юм шүүгэн гараад ирсэн байдаг л да. Тэгээд тэр нь юу гэхээр 2021 онд Dyson Inquiry гэж нэрлэгддэг мөрдөн шалгалтаар BBC-гийн сэтгүүлч Мартин Башер Дианагийн итгэлийг олж авахын тулд Хурамч банкны баримт хүртэл ашигласан. Тэгээд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж тооцогдсон байдаг. Тиймээс Panorama ярилцлага өөрөө Дианагийн дуу хоолой байсан ч гэсэн ярилцлага авах арга нь одоо шудраг бус байсан. Дианагийн одоо айдас хүйдэстэй ганцаардлыг улам нэмэгдүүлсэн байж болзошгүй гэж хожим Уильям Харинаар хүртэл ингээд 2 хүн хүртэл ингээд хүчтэй шүүмжилсэн байдаг юм байна. Тэгэд энэ хэсэг бас их сонин л доо. Яагаад вэ гэвэл Диана өөрийн түүхийг ярьсан нь үннээсээ үнэн. Гэхдээ тэр түүхийг дэлхийд гаргахдаа түүнийг хэн ямар аргаар ятгсан бэ гэдэг нь одоо дараа нь бас нэг юм ёс зүйн скандал, ёс зүйн тал дээр бас нэг жоохон алдаатай болоод гараад ирсэн болов уу гэж харагддаг юм байна. За ингээд Улаанбаатар хотод 22 цаг 45 минут болсон байна. Тэгээд унтлахын өрөө нэвтрүүлэгдэх хамтгаа бүх сонсогч нартаа маш их баярлалаа гэж хэлье. За үргэлжлүүлье. Панорамагийн дараа байдал бүр хяналтаас гарсан. Хааны гэрүүлж энэ гэрлэлтийг цаашаад аль биесээр хадгалах боломжгүй гэж үзсэн бололтой. Тэгээд Хатан хаан Элизабет, 2 дугаар Чарлз, Диана хоёрыг салалтаа эцэслэх нь зүйтэй гэж зөвлөсөн. Ингээд 1996 оны 8 дугаар сарын 28-нд тэдний салалт албан ёсоор эцэслэсэн байдаг. Аль биесээр салсан гэсэн үг. Яагаад салсан байг бол ганцхан одоо шалтгаан хэлэх боломжгүй шүү дээ угаасаа тий. Одоо насны зөрүү байгаа зан чанарын ялгаа, хааны ордны дарамт, Чарлз Камилагийн одоо ингээд
одоо амраглал холбоо те Дианагийн ганцаардал, Дианагийн өөрийнх нь одоо бас харилцаанууд, хэвлэл мэдээллийн дарамт гэдэг олон нийтийн нүдэн дээр амьдрах хүнд байдал гэд бүгд л нийлсэн, өөрөөр хэлбэл энэ гэрлэлт нэг өдөр гинэт нурсан биш, олон жилийн турш баг багаар цуурч ингээд эцэстээ хинч нууж чадахгүй хэмжээнд хүрээд ингээд салсан байгаа юм. Салалтын дараа Диана хойр royalty highness цолоо алдсан. Одоо ингээд цаанаас нь palace-аас тавьж өгсөн тий. Цолоо алдсан ч Diana Princess of Wales тий. Одоо Diana Wales-ийн гүн гэдэг одоо хэрэгэм зэрэгээ нэрээр бол үлдсэн байдаг. Санхүүгийн тохиролцоотойгоор тусдаа амьдралаа үргэлжлүүлж хүүхдүүдтэйгээ холбоотой байсаар хүмүүнлэгийн ажлуудаа хийсээр байсан байдаг. Харин Чарльз Камилатай харилцаагаа илүү нэлттэй болгох зам руугаа аажмаар орсон гэгддэг. Одоо Дианагийн салтын өмнөх ба дараах одоо хайр дурлалын талаар ярих. Гэхдээ үүнийг маш сайн ялгах хэрэгтэй. Джеймс Хьютэй харилцаа бол Диана өөрө хүлэн зөвшөөрсөн тул одоо батлагдсан талтай орно. Харин Барри Мануи, Оливер Хари, Уилл Карлин зэрэг хүмүүсийн хувьд одоо хүчтэй цуврал одоо тий ойр дотны харилцааных нь хувьд хэвлэлээр гарсан яриа их байсан ч гэсэн бүгдийг нь одоо нэг бүрчлэн батлагдсан амар гэж хэлж болохгүй байгаад байгаамаа. За Джеймс Хьют бол Дианагийн морь унах багш, мэдээж армийн офицер хүн байсан. Тэдний холбоо нь 1980-аад оны одоо дунд үеэс эхэлсэн гэж үздэг. Диана тэр хүнээс өөрийг нь сонсох, ойлгох, эмэгтэй хүн гэж мэдрүүлэх дулаан харилцаа авсан байж магадгүй. Харин хэвлэлүүд энэ түүхийг улам давсалж хайрын эцэгтэй хүртэл холбон бохир зургалт тараасан. Одоо магадгүй тэр чи одоо хайрын эцэг юм шүү гэдэг тийм ээ. Цаг хугацааны дараалалаар хайрыг төрсний дараа Диана Хьют хоёрын холбоо эхэлсэн гэж үздэг учраас тэр зургал үндэслэл бол маш муутай гэж үздэг. За дараачаар нь ингээд Оливер Хар гэж хүн байгаа, Уилл Карри гэж хүн байгаа. Одоо тэгэл маш олон ингээд хүмүүс залуучуудаа бас яг нэг салцсан үе юм чинь сингл байгаа даа. Ингээд холбоо зүлбээ ингээд үүсгэж явсан байгаа юм. Жишээлбэл одоо Хайснат хаан гэдэг залуу байгаа юм. Тэр болохоор харин Дианагийн амьдралын хамгийн гүн, хамгийн чимээгүй хайр байсан байж магадгүй гэж олон хүн үздэг. Тэр бол зүрхний мэс засалж одоо камерын өмнө гарах ч юм уу, хааны ордон донд хутгалдах алдартай амьдрал ерөөсөө сонирхдаггүй. Харин энгийн ажилдаа төвлөрсөн хүн байсан бөгөөд Диана түнд маш их татагдсан. Тэгээ бүр Пакистан руу хүртэл явж түүний гэрүүл соёл ирээдүйн талаар бодож байсан тухай хүртэл ярьсан байт юм байна. Дараа нь Доди Пейт гарч ирдэг. Тэр бол Египтийн тэр бомтон Мухаммед Аль-Фаидийн хүү, кино продюсер, тансаг амьдралтай хүн байдаг. Диана 1997 оны 100 түүнтэй хамт амарч даруул заваар ингэж аялаж Медiterranean ингэж ярьдэн шүү дээ. Тэр газрын одоо далайн эргийн наранд одоо биеэ шарж байгаа энэ мэт папараззигийн зургнууд нь дэлхийд даяар шуугин тарж байсан удаатай. Додитой холбоотой харилцаа жинхэнэ гүн хайр байсан уу, эсвэл насалтын дараах эрхчлөө хэвлэлээс зүгтах гэсэн оролдлого байсан юм уу, эсвэл Хаснат хаантай холбоотой сэтгэл хөдлөлийн дараах нэгэн зуны бас нэг роман байсан юм уу бүү мэд одоо хүртэл маргаантай. Гэхдээ тэр зуны төгсгөл Парисын түнэлд болсон ослоор эмгэнэлтэйгээр дууссан байдаг. За ингээд мэдээж ингээд дунд нь бас Чарльзын талын одоо цуурхал Камилагийн одоо хоорондын ийм зүйлүүд ингээд маш их гарч ирж байгаа. За ингээд 1997 оны 8 дугаар сарын 31-нд Парисын Понте Алма түнэлд машин осолдож Доди Пейт, жолооч Хенри Пол, Диана нар амин үргэлжсэн байдаг. Хамгаалагч Тревор Рис Джонс амьд үлдсэн. Энэ ослын дараа хувилдааны онлууд папараззигийн одоо папараззер бурууж ихтэй жолоочийн согтууруулах хундаа одоо хурд хэтрүүлсэн үү, аль эсвэл хамгаалах бүс зүгээгүй байснаас уу гэдэг хэвлэл мэдээллийн одоо ингээд дунд бол маш олон том асуудал яригдсан байдаг. Дианагийн үхэл дэлхийд даяар уян гашуу дагуулсан тодорхой. Гэхдээ тэр уян гашуу дотор нэг аимшигтай хоёр нүртэй зүйл байсан нь юу гэхээр амьд байхдаа хүмүүс одоо түүнийг амьд байхад нь хүмүүс түүний зураг бүрийг аваад хов бүрийг нь уншаал тий говийн амьдрал руу ингээл хошуу дүрээ шагаал түүнийг ерөөсөө амар цагийг нь үзүүлээгүй мөртлөө одоо нас орсныхан дараа яагаад юм болчихвоо гэл гинт цочирдсан дүрээр гарч ирэл тий өстой нэрээ дианалистд мундаг хүн байж тий ямар сайхан хүн байлаа гэх ингээ ярьдаг нь болохоор хоёр нүртэйг харуулж байгаамаа. Тэгээ мэдээж энэ дунд Уильям Хари хоёр энэ бүх скандалын дунд хүүхэд насаа өнгөрүүлээд Уильям ээжийнхээ панорама ярилцлагыг ойлгох насанд хүрчихсэн байсан. Харин Хари баг байсан учраас эцэгийнхэн салалт хэвлэлээр гарах хов ээжийнх нь одоо үхэл гээд бүхнийг өөрийнхөө мэдэрсэн гэж ярьсан байдаг.
Хүүхдийн хувьд эцэг эхийн асуудал өөрөө хүнд, гэхдээ дэлхийн одоо бүх хүн аав ээжийн чинь одоо хэнийг нь хайрлсан, хинтэй явуулсан, хэнийг хуурцсан ингээд энэ бүх зүйл төр ингээд салтын дараа хэн буруутай вэ гэх мэтээр ярьж эхэлвэл тэр нь ямар том сэтгэл зүйн дарамт болох вэ гэдгийг мэдэрсэн гэж хоёр хүүн дараа нь ярьсан байдаг. Хожим Уильям Харри 2 BBC-гийн Панорама ярилцлагын арга барилыг хүчтэй шүүмжилсэн Баширын хурмаг арга одоо Дианагийн айдас тусгаарлагдсан байдгийг нэмэгдүүлсэн гэж үзсэн. Энэ нь Дианагийн түүх одоо зөвхөн өнгөрсөн үеийн ховжив биш, өнөөдөр ч гэсэн хөвгүүдийнх нь амьдрал хааны гэр бүлийн нэр хүнд хэвлэл мэдээллийн ёс зүйтэй холбоотой хэвээр байгааг харуулдаг юм байна. За тэгэхээр одоо нэвтрүүлэг маань дуусах төхөж байна. Тэгэхээр одоо он цагийн дэс дараагаа бас нэг их урт мэдээлэл байна. Даач нэвтрүүлэх төр ингэж багтааж хүргэж амжихгүй байна. Тэгэхээр товчлоод гяс хүргэчээ. За сонсогчтой ойлгомжтой болгоо богинохын он цагийн шугам болгож одоо ингэ юм томилол хүргэхэд 1947 онд Камила төрсөн, 48 онд Чарльз төрсөн, 61 онд Диана төрж ижээ. За тэгэд 70-аад оны ихээр Чарльз Камила хоёр танилцж дотн холбоотой болсон гэж үздэг. Харин 73 онд Камила нөхөртөөгөө суусан байдаг. 77 онд Чарльз Дианатай анх танилцсан гэж ихэвчлэн дурддаг. Тэр үед Диана маш залуухан 16 настай байсан. 80 онд Чарльз Диана хоёрын харилцаа илүү дотн одоо илүү ноцтой болж эхэлсэн. 81 харилцаа илүү ноцтой болж эхэлсэн. 81 оны 2 дугаар сарын 24-нд одоо сүй тавилтаа зарласан. 81 оны 7 дугаар сарын 29-нд тэдний үлгэрийн хурим болсон. Тэгэхээр 82 онд Уильям, 84 онд Харри төрсэн байдаг юм байна. 86 он орчим Чарльз Камилатай харилцаагаа сэргээсэн. Диана Джеймс Хьюиттэй холбоотой болсон гэх бас олон их сурвалжууд ярьдаг юм байна. 89 онд Диана Камилатай нүр тулж ярьсан гэх алдартай түүх байдаг. Тэгээд 92 онд Диана Hot True Story буюу номоо гаргаж хааны гэрэлтийн цаадах зовлон олон нийтэд илүү одоо тод болсон гэж хэлж болно. За 92 онд Диана Джеймс Жилби нарын утасны яриа ил болж Squid Gate скандал гарсан. Тэгээд 92 он Чарльз Диана хоёр тусдаа амьдрахаар болсныг албан ёсоор зарласан байдаг. За ингээд явсаар байгаад 95 онд бид нар юм сайн мэддэг Диана Панорама ярилцлаганда энэ гэрлэлтэд бид гуруула байсан гэж хэлсэн байдаг юм байна. За тэгээ Камилийн Андрюгаас 95 онд салаад 95 оны сүүлээр Хатан хаан Чарльз Диана хоёрыг албан ёсоор салахыг зөвлөсөн. 96 онд Чарльз Диана хоёрын салалт эцэлсэн байдаг юм байна. За ингээ бодохоор одоо дис дараагаараа 16 настайгаас нь эхлээд одоо авч суусан аваал ихнэрээ одоо хуучин найз бүсгүйтэйгээ хуурж байсан уу, давхар явуулдаж байсан уу, аль эсвэл салсныхаа дараа буцаад нийсэн үү гэдэг нь үнэхээр эргэлзээтэй болчихж байгаамаа. Тэгэхээр сонсогчтой өөрийнхөө мэрэгэн ухаанаар бодоод тэгээд өөртөө бас дүгнэлт хийх болов уу гэж найдаж байна. За энэ хүрээд манай өнөөдрийн хэнд чөтгөн хэлээр бариатай унлахын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Өнөөдрийнхэн алдартангаар алдарт харийн гурвалжин буюу Чарльз Диана Камила горвыг хүргэлээ. Та бүхэн мэдээлэл нь таалагдсан гэж найдаж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагаар өөрөөр хэрэгцээ нэг шийдэл Biometric компани оролцлоо. Маш их баярлалаа. Энэ хүрээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Тэгэхээр маргааш оройнхон үчийн хөтөлбөрүүдээр хөтлөгч нь уулзах болно. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ сайн амраад ороод ирээрэй. Маргааш уулзцгаая. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3